Ардарсан зүүж шиг тэр өдрүүд өнөөдөр хатан зэрэгт дайч диманы сэтгэлийг эзэмдэх нь юуных вүлээ? Айн гэдэг аимшигт тахал дахин бүү тавтагдаа сай гэж энхийг хэрэглэгч улс бүрэн зүрх даран хүсч байна. Зориг гарган тэмцэж байна. Одоогоос 800-ны тэртээ домог дээдсэн маани арабын хэлсэн цөлийг туулж Монгол хүний зориг төвчээр Монгол морины хүч шансыг шалгасан болоо. Энэ зүүнд Монгол улсын маани зэвсэгт хүчний хиймэрлэг дайчдад олон улсын энхийг дэмжих ажиллагааны анхны зам мөрийг гаргах их хувь тавилан оногджээ. 2003 оны 4-р сард Монгол Улсын засгийн газрын 83 дугаар тогтоол гарснаар энэ Иракийн эрхчлөө гэдэг ажиллагаанд анхны цэргийн багийг 186 хүний бүрэлдэхүүнтэйгээр оруулахаар шийдвэр гарсан байгаа. За энэ бүрэлдэхүүнд мотуудлагын ороод барилга инженерийн баг, эмнэлгийн баг гэсэн ийм бүрэлдэхүүнд орохоор анхны шийдвэр гарч 2003 оны 4-р сараас бэлтгэл гарсан. Энэ хувь тавилангийн анхдагч нар нь Дүүгээгийн хошуучиг генерал Баяр Магна, бригадын генерал Баттан Базар нараар өдөрдүүлсэн анхны ээлжийн цэргийн багийнхан юм а. Монголын зэвсэгчнээс барилгын цэргийн анги гисалуураас шалгарсан ахлагч офицеруудын бүрэлдэхүүнтэй бид анхны ээлжийн багт орж явсан. Инженерийн бүлгийн ахлагчаар байсан миний бие Баттан Базар хуранда бид гур хуралд сууж ирсэн. Тэгээд хурал суухад анхад Монголын цэргийн баг ирж энэ аюулгүй байдлыг хангахаар ирсэн гэдгийг танилцуулсан. Тэгээд аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөг анх бид нар танилцуулсан. Тэр төлөвлөгөөг хараад би тэгж бодож ирсэн. За ямар ч хэлсэн энд байгаа цэргийн бие бүрэлдэхүүний аюулгүй байдлыг хангах бэхлэлтийн болон хамгаалтын төхөөрөмжийг хийх юм байна гэдэг ойлголт төрж ирж ирсэн. Зориг төгөлдөр тэр дайчид 2003 оны 8 дугаар сард Иракийн эрхчлөө олон улсын цэргийн ажиллагаанд оролцохоор Иракийн Аль-Хиллах хотно байрлсан олон үндэсний дивизийн Чарли баазад хүрэлцэн очсон юм. Бид нар одоо анхад Иракийн эрхчлөө ажиллагааны бааз дээр Аль-Хиллах бааз дээр одоо алдлын дивизийн бааз дээр ихэл бааз бол үнэндээ дөнгөж одоо эхэлсэн одоо юу баазын харуул хамгаалт гэж байхгүй мөн одоо тэр тухайд манай баазын харуул хамгаалт авах одоо улсуудын маань цэргийн багууд нь түзүүр ээлжсэн байдлаар харуул хамгаалт зохион байгуулж байсан. Иракийн Аль-Хиллах хотно байгаа цэргийн бааз дараа Чарли бааз дээрх одоо цэргийн баазын одоо Монголын цэргийн багийнхны байрлах байрыг бэлдэх одоо ийм анхны ажил томилгоод ажил маань эхэлж байсан. Ингээ манай барилгачид бол одоо тэрийг 6 сар одоо байж явах хугацаанд тэрийг ижбүрэн төвшүүлээд дараагийнхаа ээлжийн одоо дайчдыг амьдрах ая тухтай тавтаа нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө бид нар одоо ажиллаж байсан. Тэгээд бид нар эхний хурлынхаа дараагаас ахлуулаад бүх хүмүүстэй уулзаад 14 хоногийн дараа бол бид нар үнэндээ бүх одоо баазын харуул хамгаалтыг бүрэн авч цэргийн багуудад одоо ялангуяа одоо Польшийн дивизийн бие бүрэлдэхүүн за мөн одоо Унгар, Словак, Урмын, Америкийн нэгдсэн улсын цэргийн албаагчид 14 хоногийн дараа Монголын цэргийн албаагчид ямар үүрэг гүйцэтгэх, ямар цахилгаан зохион байгуулалтаа гэдгийг үзүүлсэн. Тэгээд дараагийн багуудынхаа үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн хамт Чарли баазыг хамгаалах хариуцлагатай үүргийг нэр төртэй гүйцэтгэснийг Монголын төр засаг ард түмэн өндрөөр үнэлсэн билээ. Манай цэргийн баг 2 дугаар ээлжийнхэн цэргийн багт яг үүргээ хүлээлгэж өгөх гэж байгаа тэр мөчид надтай 6 сар хамт үүрэг гүйцэтгэсэн манай баазын дарга Адам Слотчик гэдэг одоо тэд орнда Польшийн тэд орнда намайг дуудаад өрөөндөө уулзаад ярьж байгаа над нэг зүйлийг хэлсэн юм. Эхэндээ бид бол монголчууд итгээгүй. Монголчууд одоо биднийг хамгаална гэдэгт бол бид итгээгүй. Яг өнөөдөр бол Монголоос өөр хүн биднийг одоо хамгаалвал одоо яах вэ гэдэг одоо бодол төрж. Хэрвээ бид нар Монголоос өөр улс одоо биднийг хамгаалах юм бол бид нар одоо үнэхээр одоо хэцүү байх байсан байна. Тийм учраас монголчууд бол үнэхээр одоо дайчин усуд юм байна гэж хэлсэн. Хэдийгээр анхны зам мөр нь ариун дардан байгаагүй ч амжилт ололт нь чамлахааргүй байсан. Тийм ээ.
Монголын зэвсэгтгүүчний мот буудлагын роотын 10 ээлжийн цэргийн баг тэр халуун цэгт очиж Дэлхийдийн хамгаалан тогтоох үйлсэд үнэлж баршгүй хувь нэмрэн оруулсан билээ. Гомбын Баатар ном. Иракт өнгөрүүлсэн 190 хоног баримтат найраглал. Нэг замд дүүрсэн богц. Төрөлтөө Монголын засгийн газрын шийдвэр төрийн яамныхан сайдын тушаалаар Иракийн эрхчлөө олон улсын цэргийн ажиллагааны 3 дахь ээлжийн томилолт өвөрсөн энхийн төлөө цэргэрсвэд 2004 оны 7 дугаар сарын 21-ний өдөр холын Араб Иракийг зорисон билээ. Авгайх Америк гүрний 10 давхар байшин луга авраг том C-21 хөл газардахад эрэлхэ хөвгүүдийн үдхээр цугларсан элгин саднуудын зүрх дэгэлтсэн болов. Чухам юуны учир хаашаа явж буйгаан тунчиг сайн ойлгосон хэдий ч сэтгэлийн дайднаа түмэн зүйл бодол тэнүүчлэхэд Тэнгэр бурхан даал залбирч тайтгаран байва. Авраг том C-21-ийн хөдөлгөөр нүрэглэж алгуурхан сэнс ирчэн авах үст нэрэн ингээд явчихлаа гэж үгэх тэнэгэлзлэл нэг л хэсэгтээ салж өгсөнгүй. Ард хоцорсон настан буурал ээж амраг хань алг үрсмэн нүднэн тодорч аюулхай цээжнийн хайрлах үе сэтгэл хөвөрн бүтэн 8 цаг үе тайхан дуу тайхан бүрсгэр цагаан үүлэн дээгүр хөвсөн бид Холход хоцорсон Монголын 22 цаг 40 минут алслан ирсэн Арабын 16 цаг 40 минутад Катар улсын ойролцоо гадас юугаан зоож гэр юугаан төвхнүүлж амьдралыг цэцэглүүлсэн Америкийн цэргийн дамжин өнгөрүүлэх баазад аажимхан доошолсоор газардлаа. Авраг том C-21-ийн арын нээлхий онгоймогцол нүүрний арьс зумлахнуудаа гэлтэй нүгсэн халуун агаар амьсгал давчдуулж ямархан орныг зорьсноо ясмахан дан мэдэрцгээж эхэллээ. Гитар дээр буугаад ингээ манай онгоцны хойд бүхөө онгоогоод ингээ бид ингээ хоёрыгнээ болоо буухад ерөөсөө ингээ онгоцны сэнс ингээ хоошо үлээж ин халуунаар үлээж ин гэж бодсон. Тийм биш ерөөсөө буусан чинь ерөөсөө л тийм халуун 45 градусын халуунтай байсан. Маргааш мэдэр өглөө босоход гадаа гарахад гагнуурын оч харсан юм шиг юм харж болохгүй. Тэгээ дээрээс зүхэр зөксөн юм шиг л тийм халуун нар түүж. Тэгэл бодоод буцаад ороход тэгэхэд энэ хаана ирж ивдээ юу хийх гэж ирвэ гэдэг бодол хамгийн түрүүнд тусчээсэн. Залуухан хамтын халуухан командын журмлагдан Поргалсан цагаан шорогод туучин нүргэлсэн хөлсөч шихрүүлэн алхаж явахдаа цэцгийн дэлбэт Монгол орны минь цэнгэг ус агаар онгон дагшин байгаль хэвнийг ногоон дэвсгэн хэм бүхний сэтгэлд эрхэдгүй нэг санагдсан та. Домбондрүүлжин явтан шиг донж тонаргүйг нүлэн барьсан цэргийн хээрийн асрын босгыг цээж түрэн алхан ормогц өмнөөс үлээх сэрүүхэн агаарт нь өөрийн мэдлгүй өвдөг сөхөн бохирлоо амьсгалаа гүнээр аван тайвшрацгаахгүй. Эх хөөрхий диваачин гэдэг чинь л ийм байдаг байх таа гэх бодол төрнөм. Тавлан хэсэг суусан чи танихгүй бүхэн нүднээс хөндөй. Тоомтой сураг сонсвоос 5 цог орчим саатаад дараачийн дамжин өнгөрүүлэх бааз руу дахин нисэх бололтой.
Дөрвөлжин ногоон асрын дөрвөн буланд зоосон хүрээ том зурагтнаас хүснэн харах боломжтой аяншид ядарсан биевэр арам хормдуг хийчгэж араас ирэх нөхөд маань аль хэдийн газардчихж ноёрмигнүүдэн нухлан ногоон асраас гарвас түнэрх харанхуурч нэг нэмэрсэнч түүртүм халуун агаар өмнөөс пүн хин угтлаа. Улайсан төмөр шиг ягаарах улаан хөхийсэн тэнгэрийн хаяа дайны сүдэр дарин утанд ойрхон болоод ч тэрүү цаанаа нэг ёозгүй санаа сэтгэлч тайвангүй тэгтэл онгоц руугаан гэх команд төгшүүрийн хонх мэт цуурьялахад барьцалдсан зарим нь барьсан тэшээч мартах шагав. Монгол зэргүүд ахар богино хугацаанд гарт аялсны эцэст арабын хэлсэн сүлд нилээдгүй орныг шүлэнгтүүлсэн нефтийн их цоног бүхий эртний түүхт Кувейтэд ирлээ. Энд чи тэнд чи бөөгнөрн зогсох ирээн алга ховтостай эвслийн цэргийн хүчнийхэн эрхэмсэг бөгөөд хиймэрлэг зүрх сэтгэл нэгдэн нийлсэн 130 хадад айчид маань Арави Ахмех бичигтэй алгарын автобусанд сууцгаан үл мэдэгдэх зүг рүү шил даран хөдлөлөө. Тол шиг тэгшхэн замн торолзох зүйлгий цэвэрхий юм. Шугам шиг ирээсэн гэрлүүд нь шөнийн тэнгэртээ сүлэлдэн цацарна. Дайны талбараас зайдууч тайван яв хоройтой дүүрэн сумтай магазин үүр хөвөн та цэнэглээтэй үнэгэн харанхуй ертөнцийг нөмөрч үчин зүйлэн думсан цагаар Виржиния нэртэй томоохон баазад бэлтгэгдсэн дайчид маань хүрлцэн ирлээ. Тал шиг цэлис ногоон асарт тасаг салагаран хуваагдсан орлоо. Тавьж өгсөн бэлэн хоол нь тааламжтай сэтгэл үлдээлээ. Сэрэг ногоон орон дээр нь цээжэн тэнийлгэн хэвтцгээлээ. Өнөөдөр төн өнжихэн тодорхой боллоо. Өдөржингийн бэлтгэл сургуулилт агсан халуун нь тэртэж адгийн наад зах нь амян хохойлон авч гарах сум үл нэвтрэх хантааза сурч дадалтаа өмсөх нь үлзийтэй. Хөлөс яаж урсдгийг хүмүүр ясмахан дан тултал мэдэрсэн. Адагта энд хин халуун алихеллахас 10 градусаар ахиу болохоор лавтая 60 градус давсан байж таарна. Ямар тал өмссөн ховтос нял болтлон норсон байхав. Тавд халдагдсан дайчид маань там томхон амарсан болоод өглөөний 5 цаг тайварсан өөрсдийн сэрлэр дэрхэн босцоолоо. Айны марш үйлдэх техникүүд араараас нь цоврон жигдэрчээ. Хуйг дуулгаан агсан хүний өөрийн цэргүүд хойш урагш хөлхөлдөх нь яахан аргагүй дайны дүр зураг яг л киноны кадр шиг санагдана. Замч гэж зам болохоор зогсож саалгүй довтлогоно. Ирак Кувейтийн хөлийг давлаа гэж хэнийг нараас дамжууллаа. Тэнгэр газар нь үл ялгагдам нэлийсэн зэгэл саарлунг энэ хэлсэн сүлөс чухамдан ямар ургамлаар ходоо домборлуулж ямар усаар голоон чиглэдгийм бол доо гэж бодогдом тонголзох ганц бүхтэй тэмээд пөөнисэн хар бараан зүсмийн хон ямаат тэдгэрийг адгуулан дагсан улаан ярин алчуураар толгойгон битүү ороож хар цагаан өнгийн нөмрөг хөдөрсөн малчид сог шиг улайсан нурман илсэн дээгүр хөл нүцгэн тавраган гуйн гуйх эргэлдсэн алаг нүдтэй эцэнхий туранхай хүүхдүүд сэтгэл сэмрээж ансаг чигтүүлнэ. Хаанигтэй сүглийн брантах ганц 2 модны хажууд хайш яашхан барьсан шавар тагзнууд газар оромжноос оройн цухих төд үзэгдэх гандамал цайвар асран майхнууд энэ орны борчуудын эгэл амьдрал бололтой. Дайн дажин тайн нутаг гэдэг даанч хүйтэн харагдах юм. Зэвсэгт бүлэглэл дөртөж сэрсэн элдэв төрлийн машин техникүүд sig аятай сэргийж сарайж байх нь сэтгэлд ямар олигтой байхав. 190 хоногийг илээх зорьсон газар алхеллахим бара алсаас хүрлийн бараандах нь
Адуу мал багшрах мэт гэвч юуны адуу мал байх вэ? Халуун орны далдуумууд харааны газраас тийм харагддаг аж. Хаашаал харн хамгаалалтын ханам бэхлэлтүүд хажуугаар сүр сархин зүрэлдэх хачин чимэн зэвсэг техникүүд нь дайны талбарт нэгэн хөл тавьсныг даамайхнаар бидэнд ойлгуулж өглөө. Ингээд олон үндэстний цэргийн ардал хангалтын Чарли Вазад их цуваа их үдийн алдад хүрэлцэн ирлээ. Элэгнийхтэй дайч нөхөд маань эгнэн жагсаад угтан авлаа. Манай сургууль их зоргоо минолтон сэлгсэн бололтой чамин цагаан аппаратаар чад зураг дарах нь хожимын хуудсанд мөнхөрөх ховорхон баримт үлдээж байгаа тэр хүний нутагт хөл тавьсан биевэр хүүгийн харсан шиг догдолж халааган өхөд дүүтэйгэн халуун дотноор тэврэлдэн уулзлаа. Тэгээ би бас зам дурд ингээд явж байхдаа бодож байсан л да. Би бас Монголын зохиолч дэвлийн гишүүн одоо зохиол сэтгүүл хүний хувьд энэ түүхэн үйл явдлыг одоо ямар нэгэн хэмжээгээр бичжүүлдэ гэсэн бодол төрж байсан. А тэгвэл би энийг бас тийм өвүүлдэг маягаар нэлээд томоохон хэмжээний зохиол маягаар бичдэг юм гэж бодож байсан. Ерөөсөө сүлдээ ер нь өөрийгөө сориод үзье. Энийг найрагдлын хэлбэрээр бичиж яагаад болдгоо юм гэж ингэж бодоод тэгээ бид нар аль хэлэх одоо бид нар чи офицеруудын дээр шалан нэвтрүүлэх байран дээр харуулт гардаг байсан. Ингэж сууж байхдаа одоо зүүн гарт одоо буугаа барьчаад баруун гартаа үзгээвэл энэ найрагдлын анхны үг л бичэндээ. Хоёр. Аль-Хиллахын амьдрал. Аль-Хиллахын ногоон бүсэд анхлан хөл тавьж Чарли Баацыг төвхнүүлэхэд чамгүй хөлсөм туслуулсан манай цэргийн анхадагч нар маш ихийг хийж бүтээжээ. Саддамын хуучин аримын сургалтын төвийн байр 2 давхар цагаан байшинг хоослон байж тогтжуулж өөрсдийн амьдрах орчныг өөлөхийн аргагүй бүрдүүлсэн байна. Хаяа дэрлэн амьдрах эвслийн цэргийн хүчнийхнээс хавьгүй дээр үзмжтэй манай цэргийн байр өнгөлөн даллалтын цоохор тороор өвч бүрэн бүрхэгдэж хамгаалалтын шуудайтай илсээр ханаан дагуулan битүүлсэн болохоор энүүхэн дээл эрхэмсэг оршихуй. Орон 7 цагт цэргийн багийн удирдлагууд шуурхай ажиллагааны өрөөнд шуулран цугларч харилцан биенээ танилцуулж хэсэг хугацаанд хөөрөлдлөө. Буцхбагийн захирагч хурандаа баяр сайхан сүүлийн үеийн цагийн байдлын талаар сүрхий дориуг мэдээлсний хамт байсан энэхүү хугацаанд баггүй бэрхшээл туулснаа баримтд түшиглэн ярьлаа. Амьдралаараа дэнчин тавьсан амян золиослогчдын халдлага альч зүгээс ирж болох алсын тусгалтай пуужингийн дэлбэрэлт гэдэл айлгаж тавьдүүлсэн өдрүүд арараасан нэхэн өнгөрчээ. 2004 оны 2 сарын 18-ны өглөө 7 цаг 30 минутын орчимд хашааны саагуур шижиг бүхий хачааны машин жижиг тэрэг өнгөрсөн. Тэр бол одоо бөмбөг тавьсан гарцныг одоо боломжийг бүрдүүлсэн байсан. Дараа нь гарч дэлбэрсний дараа эсрэг бөмбөг атсан хачааны машин автомобиль орж ирлээ. Тэрнийг устгаж аюулгүй болголоо 3 сумаар. Миний эсрэг талд Самбуяндан холбоо харилцааг дамжуулж төвтэй холбож өгч мөн хажууд сарнсан утааш ашгийг эсрэг одоо тодорхой хэмжээний гал нээж хариу арга хэмжээ авч ажиллалаа. За одоо цагийн байдал сая 2 дэлбэрэлт болоод мөн утаад шашиг өнгөлөн далдтай шашиг дэлбэрээд буудалтууд чиглэсэн буудалтууд болж байна. Одоо миний үүрэг сэтгэл санаа дараагийн үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна. Халаган өхөө багийнхантай хамт байсан 4 хоногт Баацын орчин тойрон бас дээр нь харуулын цэргүүттэй танилцж цувааны хамгаалалтыг зохион байгуулах зэрэгт цурм хийх завгүй суралцлаа. 3 дахь хоногийнхон өглөөнөөс 3 дугаар ээлжийн удирдлага бүх мэдлийг гартаан авч бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ. Мөн өдрийнхөө морин цагт
Монгол улсын хан соён бут түгийг хүлээлтсэн дайчин нөх дан үдэж мордуулах даруухан цуглаанд жигдэрэн жагслаа. Хорон орны цэргийн удирдлага оролцсон амаг төгөлдөр энэ хүү цуглаанд олон үндэсний дивизийн захирагчийн орлогч Польшийн армийн хошууч генерал Черевинский, Чарли Вазын захирагч дэд хурандаа Санаак нарын цэргийн томоохон зүтгэлтнүүд хүрэлцэн ирж хүнд итгэл үзүүлсэн. Хүний нутагт өргөсөн тангарагтан үнэнч байж хүлээсэн үргээ баатарлагаар биелүүлэн эх хорон зэвсэгт хүчнийхэн нэр хүндийг дэлхийн тавцнан дуурсгасан дэд ахлагч Азазаяг онцгойлон дэндүү дотн хандсан Польшийн генералын хувьд баярлахаас чи яахав? Хэрвээ тэр өдөр харуулын цэгийнхэн хяналт үйлдэх талбартан хайн хандсан бол хичнээн орны аавын хүүхдүүд хайрын амиан алдах байсныг хэлэхдэж зүрх шимширэм. Аливаа зүйл зөвшөөртөлэн ажиллагааг шаарддаг болохоор үүрэг хүлээсэн эхний өдрүүдэд үүртэх түүртэх явдал бишгүй л байлаа. Байсхийг эдэл төгшүүрийн дохоо бараг өдөршөнгүй үргэлжиллээ. Нэгэн бодлын дадлаг сургуульч нэгэр дээрээ нөгөөх л амиа золиослогчдын халдлага амар заяа үзүүлэхгүй байгаа нь тэр. Үүр тэмдгэрэх нэгэн өглөө үйлдэл дохоо дахиад л жингэнлээ. Энэ шин хичнээн чудаа энэ дохоо зүрх зүсүүлвдээ. Баярын хамгаалалтанд томилогдсон манай тасгийн дайчид байшингийнхан дэвэр дээр яаран гарцгаалаа. Бааза тэрэ яран барантан дүнсийн манайханаас өөр хөдөлгөөнтэй газар магад энэ хавьдал лавалга. Орчлон хорвоо харанхуй дууссан орон 22 цагийн үед аргэрийн санагалзсан аар сархныг бодол хийлэн суухтаа өдөр судран гинт санавал өглөө төгшүрдэж байсан яг тэр цагт алтан дари ховооны маань төрийн их тахилгын нээлт ацгийн ч зөрөөгүй давхсаж байсныг ухаарлаа. Хүний нутагт яваа надад хүж ардсан юусэн блэ? Дотор хүнтэйгэн зөвшөлдсөд долоон бурхан дан залбирлаа. 60 жилийн тэрхтээ тэрэлсэн ашид үйлсийн учрал өрөөлтэй алтан дари ховоо таны ган алус холын нутаг таач амин сэтгэлдэн тээж явдгийм. Хурай алтан дари ховоо биднийг ивэлдэн авах болтугай хэмээх хэдэн шат мөр маань өөрийн ирэхгүй сэтгэлд буухад өргөл болгон уншиж алтан дари их ховоон дон шившилээ. 14 дэх хоног бидний хувьд анхаарал татсан өдөр шөнө байлаа. Учир юм хэмээвээс өөрөдөө дайчдын маань туулж өнгөрүүлсэн энэ өдрүүдэд террорист халдлага хаалга болвож номёотын минь тэсэрсэн зэрэг мэгдүүлж твдүүлсэн өдрүүдийн гашуун сургамж давтагдах бий гэсэн гасалган бодлын эмзэглэл байлаа. Сая 530 минутын байдлаар баазын ашин дотор минутын 3 халдлага болсон байгаа. Харуулын цэгэд ойролцоогоор 70-аас 100 метрт хамгийн сүүлийн сумсан байгаа. Одоо цагийн байдал хүнд байна. Ард тал хангалтын Чарли Вазыг хамгаалах асар өндөр хариуцлага бидэнд ноогдсон. Авраг том чингэлгүүд бензин шатхун эдсэн уртын урт цаваанууд аль нэгэн газрыг зорж яваа. Хэдэн зуун цэрэг дайчид манай баазад л буудалж амар 50 хоноглох дуртай. Чухамдаа Чарли Вазын хамгаалалт сайн. Сахилга зохион байгуулалт өндөр хэмжээнд болохоор ай хаюул багтай гэж ах дүү армийнхан үздэг гэсэн. Алхиллахын иргэн тойронд автомат пистолетийн буудлага тасрахгүй. Алсууд пүнхийн цурятай артиллери минометийн сумны тесрэлт ч байнгын ийм л нэгэн өдөр ээлжит төгшүүр зарлагдлаа. Анхны үеийн бодвол аль хэдийн дадлагдсан бид өтөр түргэн хугацаанд үүрэгт байран эзэллээ. Дадлаг сургуулийн дохиогч дайм байлдан хажууханд болж байна.
тэртээ өмнө зүгтө буун дуутачгнан тэнгэрт сунгалсан харуутай олгойдон байсхийгэдэл F16-аас нөгчөнгөц толгой дээгүр шунган бараан харагдахгүй шах мөнгөрн тэгтэл хаанаас ч гарч ирснийг бүүмэд улбурдуу шаргалонгосноос улаан галаар доош тургиж эхэллээ. Утаан сунаг бүрч нэмэгдлээ. Нэгэн хэвийн төгшүүрт орчноос нэн даруй их нутаг анзорж ээжим бүүвэтэй Монгол оронтойгон эн хэмэнд золох юмсан гэсэн бодол хэм бүгдийн сэтгэл дуяатайг хэлүүлэлтгүй биевэр төсөөлж байна. Албахааж байгаа энэ бааз руу Арабын орнуудаас хөлслөн авчирсан Амиан золиослогч этгээдүүдийн халдлага аль нэгэн зүгээс ирж болох артиллери, минометын сумны тесрэлтэгээд аюулан үрэлсэн өдрүүд мөн л биднийг амар тайван байлгасангүй. За манай цэг 3-ын тэмдэгт 3 1500-аас 2000 м орчимд очмоос буужингийн халдлага боллоо. 3 цаг 30 минутын үед эхний буужингийн халдлага эхэлсэн. Анхны буужин бол 150-аас 200 орчим метрт цэгээ яг хүртэл тунсан. А 3 дахь буужин бол яг цэгийн хойдолд одоо яг манай цэгийн хойдолд 20 метрийн зайтай буусаа. Тэгээд яг тэр 3 цаг 30 минут орчимд буужингийн чимээ гарахад хилтгэл өгөөд тэгээ одоо манай цэргийн баг шүүр хаарах хэмжээ аваад хүчний мөдүүлээд бид нар өөргөө гүйцэтгэж байна. Арига зэрийн цэргүүд хаанч усан дотносох хэл усан мэдэхгүй ч хэн хэндэн нарсаг олон улсын цэргийн энэхүү ажиллагаанд орон орноос хүрэлцэн ирсэн олон авийн хөвгүүдийн дунд хаах олон Монгол иймань халуун цусны тасар хайч байж л байх. Америк, Польш, Унгар, Урмын, Словак, Латв, Литв, Монгол, Салвадорын хар шар цагаан улаан арьстай 9 хэлийн зүсэн бүрийн хүмүүс нэгэн үйлсийн төлөө нэгдэн байж нэгтарч нэг дор хооллож ундаалж нэг агаараар амьсгалж зовхтооч хамт жаргахтаач хамт өргсөн тангарагтан үнэнчээр өөрсдийн үүргийг биелүүлэн өдөр хоногийг эхсээр л байна. Саяхан дивизийн командлагч надтай уулзахдаа хэлж байна л да. Монгол цэргүүд ирснээс хойш бааз доторх уур амьсгал нэлээд өөр болсон. Яагаад гэвэл цэргүүд маань хоорондоо их нөхрөлдөг боллоо. Зөвхөн нэг хоёр хөрштөөгөө харьцах бас энэ бааз дотроо бүгдээрээ хоорондоо сайхан нөхрөлдөг боллоо. Тэмцээн урлаан сайхан зохион байгуулдаг боллоо. Энэ бааз доторх уур амьсгал цэргүүдийн сэтгэл санаа их өндөр болж ирж байна. Энэ бол одоо Монгол цэргүүдийн зохион байгуулж байгаа тэмцээн уралдаан бусад олон арга хэмжээнүүд байна. Манай нэг цэрэг Польшийн цэргүүдтэй учир зүггүй ингээд гар хөлөө хөдөлгөөл яриад байна. Би холоос анзаарлаа. Энэ нөхөр одоо ямар хэлээр ярьж байд юм бол энэ нөхөртөө. Нэг бол англиар, нэг бол орсоор ярьж байгаа да. Гэтэл цэрэг маань бол одоо тийм сүрхийн англи хэл байхгүй, тийм сүрхийн орс хэл байхгүй л баймаар ингэж бодоод тэгэл өнгөрлөө. Дараа нь нөгөө цэрэгээ хараад би гинт. За чи түрүүн баахан Польшийн цэргүүдтэй ярилцаал очир зүггүй нэ гэж чигтэйхэн байсан. Чи ямар хэлээр ярив гэтэл. Гоо тэр чин амархан штэ дараа. Тэр чин гар хөлөө хөдөлгөөл би ингээд монголоор ярихаар тэд нар ойлгол тэгэл би урдаас нь бас тэд нар юм ярихаар би бас ойлгол тэгэл ингээд хоорондоо ярилцаад байлаа. Чи тэгээд одоо энэ удаа ярилцлагын дараа одоо юутэй үлдээ гэсэн. Бид нар тэмдгээ солилцоод ингээд хүрээд ирлээ гэдэг. Цагаагаар тогтургүй адил цагийн байдал ч тогтургүй байс хийгээд л хувцсны зэрэглэл өөрчлөгдөх бараг тайлбал доошлно гэж үгүй баазын хамгаалалтыг хариуцсан манай зэргийн багийнхан тал тогтургүй цагийн байдал нь тойв шом хүн дээр тусдаг юм. За Иракийн 3 дугаар ээлжээр одоо Инхбаатар дарахта цэргийн багийн эмнэлгийн мүлгээ алхагчаар ажиллаж байсан. Тэнд авах цаандаа бол одоо манай зэргүүдийн хувьд бол халуун орны нөхцөл таасан загцгаа тэр юм ялгаатай талууд их байсан. Гэвч бол Монгол зэргүүд нөгөө дасан чадвар өндөртэй учраас бол бид нэр боломжоор урт хугацаанд зохицож ажиллаж байсан. Тэгээ энэ хугацаанд бол
Ер нь ойр зүрийн эслийн хүчнүүдээс гадна бусад одоо хуурай газар гэсэн юм ялгаатай ханаад хатгнаас өсвөлээд ийм хүчнүүд илүү тохиолддог байсан. Гэвч одоо сая сүүлийн үед манай нэг зэрэг албаа агч маань мөрөн дээр нэг өөхөн авдар гарсан. Энэ болохоор голчлт нэг хүнд ачаалтаа хүнд буу зэвсэг үүрч явдагтай холбоотой ингээд ийм гарсан байна. Тэгээ энэнийг бол тэр яаралт авах хэрэг гарч юу солидарийн эмчтэй хамтран одоо тэдний эмнэлгийн нөхцөлд бол тэр хавдрыг авсан байгаа. Одоо тэр өдөөс үлд нь анхдчаар ийм байдал бол сайжрах сайд гэсэн байгаа. Ер нь бол тэгээд Монгол цэргүүдийн хувьд бол төсвөр хатуужил илүүтэй байдаг учраас харьцангуй ачааллын хувьд бол боломж юм байсан. Би Иракийн 5 дугаар ээлжинд цэргийн багийн багийг эмнэлгийн ахлагч эмчээр томилж явж байсан. Манай эмнэлгийн хувьд эмчний хувьд бол ер нь манай багийн хувьд бол тэнд ирэхэд бол 70 градус орчим халуун байсан. Эндээс харахтаа бол нэлээд хүйтэн өвлөг гарсан учраас тэнд очиод нэлээд хүндрэлтэй байсан. Гэхдээ монгол хүний төвчээр хатуужил бол нэлээд сайн байдаг учраас ер нь дасан зохицоход бол нэлээд сайн байдаг. Тэгээ манай эмнэлгийн багийн хүмүүсд бол тэр дасан зохицох сайн байдаг учраас ер нь багийн хугацаанд бол дасан зохицсон. Тухайн үед бол тэр цэргийн багийн бааз дээр бол Латв, Литв болон Азербайджаны багууд байсан. Эдгээр багнууд бол мэслийн эмч байхгүй байсан учраас тэдгээр багт бол манай эмчнэр бол мэслийн тусламжаар байнга үзүүлдэг байсан. Алус газар яваа бидэнд аргрэсэн загтал занаа авах улс орондон болсон үйл явдлыг өнгөрсөн ч хамаагүй сонсож мэдэх нь юунаас ч илүүтэй эрхэм байдаг билээ. Бас ардын сайхан дүү минь алдарт дүүчдийн маань танил дотн аялгуулт сайхан дүү хоолой харийн нутагт ханиулж хагсан сэтгэлийг сэргээж байдгийн. 9 дугаар сар бүхэлдэн ерөнхийдөө тайван доо өнгөрсөн ч баазын эргэн тойронд буундуу тасралтгүй үргэлжлээстэй хэвээр 10 дугаар сарын 16-ны Балжиням дашним зэрэгдсэн бэлэгт сайн өдөр эртний дурсгалт Бабилоныг үзэж сонирхох эрхэм хой анхлан тохиолсонд бэлэгшэн хоёг дуулгаан агсхын зэрэгцээ хальсны минолтон давхрагсан сэтгүүлчийн төрхөө багч болов эдэлсэндэн сэтгэл уяг тэр өдрийг жаргасан. Амьдран байгаа Чарли Базаас 10 милийн цаахантай эртний домогтой Бабилон ирээлэн жороолн долгиотох Аль-Хиллах голон имжээрлэн эрхэмсэг төрхөн хадгалсаар эргэхон цагийг лээсээр энэ зүүнтэй золгоод байна. Дэлхийн талыг морьтогон туулж домог оршоосон эцэг дээдэс маань аль дэвэн гарын 13 дугаар зуунд арабын элсэн цөлийг байлдан дагуулж монгол хүний зориг төвчээрийг монгол морины хүч шансыг гайхуулан яг л энэ л газар орон дээр ялалтын сүлдэн өргөж явсныг бодохоор яахын чарахгүй бахархмаар бас өрөвтмөр 17 дугаар жарны наран гэрэлтгэгч хэмээх модон бичин жилийн намрын адаг хөхн 2 сарын будгаргийн улаан нохой өдөр буюу аргын тооллын 2004 оны 11-р сарын 3-ны өдөр арабын Аль-Хиллах хотод үүрэг гүйцэтгэж байгаа миний хувьд аз жаргалаар гийсэн өдөр байлаа. 18 жилийн тэртээ аав ээж хоёрын илгийг гэмтлээд алсын одонд харваад явчихсан охин минь ахин бид хоёр тон эргэж заяасан бэлэгт сайн энэ өдрийн баяр тэмээдэг алтан нутгийн манду ажиллагааны хяналтын хавцаар хушууч онцгой баяр анхлан надад сонирдуулсан 11-р сарын 4-ний өдрийн азтай тэрхүү агшныг амьдралдаа би яахан мартах вүлээ. Бас 3 сайхан хүүг минь төрүүлж өсгөн гуйвж дайвсан хорвоог хамт дан туулж яваа халамжт хань ламаа чамайгам би чинь хайрлахгүй байхын аргагүй билээ. Тийм ч учраас
Энхийн хөх тэнгэртэн ээжим бүүе өргсөн энерлийн дээд дагн энэли бийниймэн түшиг үнэнч хан чимайган үргэлж энхрийлж явна би замилан хорбоод хоёулан заяа түшин амьдрнаа хөө гэж нэгэнтэй бичсэн. Энхрийнхэн охинон орчлонд мэндэлж байсан ээлтэй тэр цаг мөчөд аавчин их хэмжид дэслэгч Баатрин хамт харийн нутгийн бороотой тэнгэрийн дор харуулын цэгт хүч хавсран зогсож халдан эрх аюулаас сэрэмжилэн хараа тавин хяналт үйлдэж ард тал хангалтын Чарли базын амгалан байдлыг сахилцаж хонснон эр цэргийн сор бахархах эрхэм ховь гэж бэлгшэнэм. Иракийн эрх чөлөө олон улсын цэргийн ажиллагаанд оролцож байгаа 10 гаруй орны цэргийн багийн захирагч нар 11 дугаар сарын 11-ний өдөр алдарт Вавилонд байрлалтай Альфа баазад тэмдэглэн өнгөрүүлсэн Олш улсыг тунхагласан баярт оролцохдоо Энгэрийн цоолоогүй дарга захирагч нар энэ өдөр байгаагүй. Тэдний дунд манай багийн захирагч дэд хурандаа Энкватер олон үндэсний дивизийн төв штабт орон орны генерал офицеруудтай мөр зэрэгцэн ажиллах заяа төссөн дэд хурандаа Үлзий баяр нар Иракийн эрх чөлөө медалийг энгэртэн гэлэлзүүлсэн анх дагч нар боллоо. Польшийг тунхагласан баярын өдөр баазын хашааны цаахантайх шатхун түгээх станцын дэргэд хүний аминаас эрсдүүлсэн хүчтэй дэлбэрэлтэй болсон нь аюулын харанга дэлсээр байгааг ахин бидэнд сануулж өгсөн юм. Эцэг дээдсийн үүсгэн бадраасан аривун гал голомт газар шороогон үеийн үед мөнхлөн хамгаалж туураг тусгаар төр улсан мандуулсны түүхэн их хойг Монголын зэвсэд хүчний мото буудлын 3 дугаар ээлжийн цэргийн багийн хамт олон Иракийн Аль-Хиллах хотно 2 дахь удаагаан тэмдэглэлээ. Тэмдэглэлт өдрийн морин цагт бие бүрэлдэхүүн хүндэтгэл үзүүлж цэргийн тангаргаан давтан төрийн дуулаа дуулцгаан Монгол улсын сүлдэх имрийг харин гүрний тэнгэрт хадаасан нь их орноосон алс ява бидний хувьд сэтгэл догтлоосон баяр төмөч байлаа. Олон үндэсний дивизийн захирагчийн тушаалаар Иракийн эрх чөлөө медалиар ингрэмласан дайчид маань инээд хөөрөөр бялхацхан нэгэн өдрийн хугасыг жуулв баярын амьсгалаар хөллөн өнгөрөөс юм. Онграад бүтэн 7 хоноогүй байхад олныг цочирдуулсан аимшигт дэлбэрэлт ойролцоох цаг дагийн активын дэргэд болж Иракийн үндэсний гвардийн албан хаагчид эгэл жирийн иргэдийн аминаас энэхэн хоромд олнорон сүйдсэн мэдээллийг CNN, Орт, BBC тэргүүтээ томоохон сүлжээнүүд тэр дорнол дэлхий даяар цацж байхыг сэтгүүлчийн хувьд анхааран сонирдохтон сэтгэл эмзэглэж зүрх дэлсэж байсан. Тэрч байтугай энэ бараан агшны гашуун дагуулсан сүудрийг зургийн хальснам буулгаж амьдснаа бахархан сайрах юм бус хачирхан зэвүрхснээс гэдгийг хэлье. Нэг удаа гадаа нэлээд хүнд үүрэг гүйцэтгсэн Америкийн цэргийн салаа сар шахуу үүрэг гүйцэтгээд орж ирсэн. Тэгээд одоо Монгол цэргийн эко баазад одоо нуруу тэнийж хувцас тайлж амарч биднэрт одоо талархал үргэлжлүүлсэн бодоход манай тэргүүдийн тэр хамгаалалт аль хэмжээнд байгааг одоо үнэлэгдэх юм аа. Хэлчид бид өөрсдийн дархан хэлий аюулгүй байдлыг хангах төдийгүй харийн гүрэнд очиж инхийг сахиулах ажиллагаанд оролцсон. Харийн гүрний амар амгалан инх тайвны төлөө зэвсэг хүчний ахан дүүстэйгээ мөр зэрэгцсэн үүрэг гүйцэтгэх болсондоо бас талархаж баярлаж явдаг. Аливаа улсын хил амгалан бол улс амгалан бол дэлхийн амгалан байх болно. Даян дэлхий торгон хил маань амар амгалан байгээ. Эцээ юу ч тохиолдож болохыг хэн ч тааварлаж үл чадах нөхцөлд 6 сарыг ардан орхино гэдэг тийм чиг амар даваа биш юмсанж харин Чарли бааз ямар нэгэн халдлага дайралтаас ангид байгаа нь манай харуул хамгаалалт чанд байгаатай холбоотой юм. Энэ маяргал бол
Иракийн дайны галын шугамн дээр үүргээ нэр төртэй биелүүлсэн Монгол цэргийн гавьяаг эртгэх томоохон бүтээл юм аа. Иракийн эрхчлэл ажиллагаанд орсноор манай цэргийн албаагчид маш их туршлага хуримтлуулсан. Маш их олон зүйлүүд дээр сурсан. Энэ одоо бүх туршлага сургамж маань цаашдаа нэгдсэн үндэсний байгууллагын мандаттай мөн одоо мандатгүй нэгдсэн үндэсний байгууллагын зөвшөөрсөн энэ олон улсын ажиллагаанд оролцох суурь нь болсон. Өнөөдөр Монгол цэрэг амжилттай үр гүйцэтгэж Монгол улсын зэвсэгтөгчний нэр хүн өндөр яваал энэ Иракийн эрхчлэл ажиллагаанд одоо бидний оролцсон туршлага сургамж энэс олж авсан мэдлэг дадлага байгаа юм. Дэлхийн талыг морьтойгон туулж дайн дэлхийд сүр алдран дуурсгасан эхэзэн богд Чингис хаанаран овголсон эрэлхэг Монголын дайчин хөвгүүд дайны халуун цэгт хурч өгөгдсөн баялдааны үүрэг даалгаврыг өөр хинтээч хуваалцалгүй биелүүлж их хорон зэвсэгтгүүчнийхэн нэр хүндийг өндөр төрөгсөн түүхэн гавьяатай. Имэл гавьяа байгуулсан мянган дайчин баатрууд маань өнөөдөр алдарт жанжны хан талбайд амгалан энхийн бэлгэдлийг ерөн амар тайван алхах нь юутай их бахархал байлаа. Монгол цэргийн сүлд хиймэр үеийн үед монход батран гих болдгоо. Martago till king på Sima.